Хүн намыг ер нь бол тарах ёстой гэж манайж ойлгосон. Тэгээ ер нь яагаад одоо өөрөө ч бол хүн намын гишүүн бас дээрэс нь хүн намын гишүүн зол жаргалын зөвлөх хийж байгаа те. Яг би нөгөө хүн намын нарийн бичгийн дарга одоо гол хийжсэн те. Тэгтээ бол би нөгөө энэ намын бодлого авч иж 10 хэмжээтэй бол ер нь бол зөрчилдөнтэй л явсан. Ямар ч гэсэн нөгөө нэг энэ нөгөө үзэл баримтлаас ухраад одоо данхар төрийг эсэргүүцсэн төсвийг эсэргүүцдэг энэ үзэл баримтлаас ухраад одоо нөгөө нэг нодлон бол яг нөгөө засагт хамтрах үеэсээ л би энэ намын үйл ажиллагаанд бол шүүмжилт хандаад ер нь оролцоогүй явж ирсэн л дээ. Ер нь бол тэгээ нөгөө хамгийн гол нь сонгуулиас өмнө те сонгогчдод амласан амлалтаас ухраад одоо үргэлжлэлийн төсвийг хамгаалаад ингээд тэгээ засагт хамтраад ингээд явж байгаа нь бол хуучин ярьж ирсэн юмсан ухраа явсанд бол бас харамсаж байгаа. Тийм учраас би ямар ч нэг энэ намаас бол гарч байгаа бол өнөөдөр ингээд аль бисаар мэдэгдэж байгаа юм л та. Тийм. Золжорол гишүүнтэй тэгэхээр адилхан байр суурьтай байна гэж боддог. Гэхдээ би бол ерөөсөө юм штэ. Золжорол гишүүний эдийн засаг хариуцсан зөвлөхийн ажил хийдэг. Тэр хүний нөгөө эдийн засаг санхүүгийн байдлаар одоо мэдээ материал цуглуулах зөвлөх ажил хийдэг. Тэрнээс тэр хүний улс төрийн үзэл баримтлал би ямар ч нөлөө байхгүй. Тэр талаар өөрийнх нь үзэл баримтлалын асуул өөрөөс нь асуусан зөвхөн байх. Энэ бол зөвхөн миний цэвэр хувийн шийдвэр байдаг. Ер нь бол одоо хүн намд засагт хамтарснаас нь хойш сэтгэл дундуур байгаа гишүүд нэлийн байх шиг байгаа юм. Тухайлбал одоо иргэдийн хурлын дүүргийн төлөөлөгч байсан их чимэг те. За тэгээд мөнх соёл гишүүн ч гэсэн би гарна марна гэж ярьж байсан сүулдэ болцсон байх жишээ нь. Тэгэхээр одоо тааны хувьд үзэл хандлага цааш нийхгүй байна гэж ойлгох. Тэгээд тий одоо хүн нам бол яг засагт хамтрахаас өмнө сонгуулиас өмнө бол өөр юм ярьж исэн. Сонгуулийн дараа одоо чи нэг үндсэн хуулийн бус ингээд хамтарсан засгийн газар бүрэлдсэн шүү дээ. Тэнгүүтээ тэр засгийн газарт ороод нөгөө урд нь ярьж исэн нөгөө төсвийг бууруулъя, төрийн оролцоог багасгая гэж ярьнаас эсэргээрээ ажиллаад тэгээд нөгөө засагт ерөөсө хамтрахын төлөө, ажиллахын төлөө тэгээд нөгөө бүтээмжийн менежер, чанарын менежер гэдэг хүмүүсийг томилоод ингээд яваад оролцоод байгаад нь бид дургу байгаа юм л та. Тийм. бас нэг үзэл баримтлалаас сольж ирсэн те. Хүн намынхан ч одоо өмнө нь хөдөлмөрийн үндэсний нам гэдэг нэртэй нам байж байгаа социал демократичл үзэлтэй байж байгаад шууд юм арчсан үзэлтэй болоод солигдчоор юм. Одоо яг нам нөгөө нэг үзэл баримтлалаа зарлж болно. За өөрчилж болно л доо. Гэтэл яг зарласан үзэл баримтлалаас эсэргээр ажиллаад байгаа шүү дээ бодит байдал дээр. Тэрэнд л бид урагцаад байгаа байхгүй. Одоо ингээд бид нар чинь төсвийг болоод нэлээд их шүмжилдэг хүмүүс байсан. Алдагдaltaй төсөв байна гэж шүмжилдэг хүмүүс байсан чинь одоо нөгөө алдагдaltaй төсөв нодлон төсвийн тодтголдод яриаггүй. За 25 оны төсөв хилцэж яхад бол ерөөс алдагдaltaй төсвийг бол хамтраад ингээд бариад оруулаад ирсэн. Тэгээ эн чинь нөгөө засагт нөгөө данхар бүсцийг бууруулах ажлаа ерөөсөө хийхгүй байгаа шүү дээ. Тийм. Манай нам ер нь дотроо хуваагдсан байгаа гэдэг мэдээлэл байсан. Ер нь бараг 2-3 хуваагдсан гэсэн юм мэдээлэл. Ер нь хэр үнэн бэ? За яг хуваагдсан гэх нь хаашаа юм нь бол нөгөө хүн намын сүүлийн үед явуулж байгаа бодлого шийдвэртэй нийцэхгүй, санаа нийлэхгүй гарч байгаа хүмүүс бол байгаад байгаа л та. Тийм. Тэрнийг Их баригч намын халаасны намч гэж одоо иргэд шүүмжилдэг шүү дээ. Энэ одоо ортоо гэж байна. Гэхдээ одоо их баригч намын гэхээс илүү тэр намд байгаа хэсэг хүмүүсийн нэг яг бодлогын дагуу явж байгаа шийдвэр нь харагдаад байгаа юм л та. Одоо жишээлбэл одоо засгийн газрынхаа тий одоо хамтарсан засгийн газарт одоо Зон чатрын засгийн газар байгаа шүү дээ. Гэтэл тэр засгийн газрынхаа эсрэг конопт дарсан тэгээд засгийг хамгаалах тэр нэг их хурлын чуулган дээр өөр ингээд юу эрсэнцэнд орохгүй яваад байгаа тий. Тэгэхээр яг зарчмаа барихгүй тухайн үеийнхээ өөрсдийнхөө л нэг засагт яаж хамтарч үлдэхүү л гэдэг юм яриад яваад байгаа л хувилдааны шинжтэй л үйл ажиллагаа явуулаад байгаа бид урагцаад байгаа. Сая засаг хөтөлбөрт ер нь гишүүдээ гарын үсэг зурах, битгий зураг гэсэн юм одоо тохиролцоо үүснэ үү? Цаанаас ямар нэгэн шахалт үзүүлсэн зүйл байгаа юу? Тэр бол юу штэ. Би бол тэр хүмүүст ямар шахалт үзүүлсэн бол би мэдэхгүй. Надад бол тийм байгаагүй.